Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ жилийн наадмыг сүүлийн 10 жилд байгаагүй өндөр түвшээр зохион байгуулахаар болсон байна. За тодруулах юм бол үндэсний их баяр наадмыг энэ жил 10.5 тэрбум төгрөгөөр төсвөлсөн бөгөөд за өнгөрсөн жилийнхээс харьцуулбал 5.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм а. Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улс үндэсний их баяр наадмыг хэдэн төгрөгөөр зохион байгуулж ирсэн талаар мэдээллийг хүргэе. 2016 онд 2.9 тэрбум, 2017 онд 2.8 тэрбум, 2018 онд 2.9 тэрбум, 2019 онд 2.9 тэрбум, 2020 онд 2.8 тэрбум, 2021 онд 2.5 тэрбум, 2022 онд 2.3 тэрбум, 2023-аас 2025 онд 5 тэрбум, 2026 онд 10.5 тэрбум. За тухайн тоо үзүүлэлтээс харахад өмнөх жилүүдэд үндэсний их баяр наадамыг зохион байгуулах төсөв 100 саяас 2.7 тэрбум төгрөгийн хооронд аажмаар өсөж ирсэн бөгөөд энэ жилийн шиг нэг дор 5.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байсан тохиолдол байсангүй. Энэ жилийн наадмын 10.5 тэрбум төгрөгийн төсвөөс 4.5 тэрбумыг соёл урлаг нээлттэй арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж өвлцөн хөрөнгийн бусад зардалд хуваарлсан талаар албаныхан бол мэдээлж байсан. Харин энэ жилийн наадмын төсөв яагаад огцом их хэмжээгээр нэмэгдсэн талаар албаныхан хариу тайлбар өгөөг байна. Түүний өрдөө 3 хоногийн баяр зарцуулах 10.5 тэрбум төгрөгөөр Монгол улсад ямар хэмжээний бүтээн байгуулалт хийх боломжтой талаар тооцож үздэцгээе. 150-аас 200 хүүхдийн хүчин чадалтай, бүрэн тохиолдолтой, 1-2 цэцэрлэг, эсвэл 100 ортой 1500-аас 3000 м квадрат талбайтай, шаардлагатай багаж хэрэгслээр тонголсон эмнэлэг 1 ширхэг. Үгүй бол 50 ортой жижиг амарч газар 1 ширхэг. Нэг бол стандартад нийцсэн 500 хүүхдийн хүчин чадалтай сургууль, эсвэл 6 км хатуу хүчилтэй зам зэргийг 10.5 тэрбум төгрөгөөр хийх боломжтой. Эцэст нь хэлэхэд монголчууд хизээч дэлбэрч мэдэх дулааны цахилгаан станцтай өнөөдөр шатхуунгүй болоод тэг зогсох эрсдэлтэй дахин төлөвлөлт гэх энэ тентгүй сэглээд орхисон барилгуудтай утаатай төвжрэлтэй гэх мэт асуудалтай өдөр бүхэн нүүр тулж байгаа. Ийм нөхцөлд 3 хоног баярлах наадмын зардал 1 жилийн дотор 5.5 тэрбумаар нэмэгдэх нь хэвийн үзэгдэл үү? Энэ асуултын хариултыг үзэгч та бүхэнд үлдээе.